Монгол Улсын их хурлын сонгуулийн 7-р тойрог их намаас Яндгийн Болдбаатар, Хүүхэн дүүгийн Сугар, Мягмарын Отгонбаатар, Сухатын Инхтайван, Төр мөнхийн Буян жаргал, Улзын оршихын Мөнх амгалан, Даштоорвын Чимэг сайхан. За тэгэхээр Монгол сонголт гэдэг энэ уриалгыг иргэний хөдөлгөөний намын зүгээс төвшүүлж байна. Монгол сонголт гэдгийг та ихтгэл үнэмшлийн хувьд хэрхэн харж байна? За таны өмнө нь тээж байсан хувь хүний ихтгэл үнэмшил иргэний хөдөлгөөний намын дэвшүүлж гаргаж ирсэн мөрийн хөтөлбөр хийгээд төр ёсны онолтой хэр ойрхон очсны үндсэн дээрээс та энэ ихтгэл үнэмшлэр энэ намаас нэр дэвшиж байна вэ? За Монгол сонголт гэдэг энэ сонголт бол хамгийн чухал сонголт болж байна. Үндэстэн бүр өөрийн онцлогтой. Тэр онцлогийг гүн ухаан гэдэг. Тийм учраас монголчууд эцэг өвгдийнхээ их түүх гүн ухааныг таньж мэдэж үүнээс энэ Монгол сонголт гэдэг агуу нэр томьёог бид гаргаж ураг бид гаргаж ирж байна. Тэгэхээр монголчууд үндснийхээ гүн ухааныг таньж мэдснээр мэдээж үүний өмнө таньж мэдээгүй хоёрын хооронд бол алдлмын ялгаа байгаа. Үндснийхээ гүн ухааныг таньж мэдсэн монголчууд бол мэдээж энэ цаг мөр дээр бол үндснийхээ үнэт зүйлээр бол сэргэж бадрах нь бол чухал. Өөрийгөө олсон хүн хөгждөг, үндсээ олсон улс хөгждөгөө гэж. Тийм учраас бидний үндсэнд байгаа үнэт зүйл, өв соёл, зан заншил Монгол хүний үнэт зүйл бол энэ онолд маань бүрэн дүрэн байдаг учраас энийгээ л бид судалж энэ ихтгэл үнэмшлэрээ өнөөдөр Монгол улсын их хурлын 2024 оны ээлжид сонгуульд 7 дугаар тойрогоос нэр дэвшиж байна. Яг одоо энэ үндэснийхээ гээгцэн гэхүү мартагдсан байгаа ой санамжийг сэргээж энийг сэргээхийн үндсэн дээрээс төр ёсоо засаад явна гэдэг энэ үр дүнг сонгогчдод ард түмэнд танилцуулаад явхад тэдний хүлээж авах суурь ямар байна таны ажиглалтаар? Энэ тухай ард түмэд таниулахад мэдээж ард түмэн маань төрт ёсны уламжилт ийм ард түмэн. Нөгөө талдаа нүүдлийн соёлын иргэншлийн үнэт зүйлийг тээж байгаа хөдөө орон нутагт амьдарч байгаа малчид маань бол энэ үнэт зүйлийг бол маш сайхнаар халуун дотноор хүлээж авч байгаа. Тэгээ нөгөөтэйгүр иргэний хөдөлгөөний намын зүгээс нэгдсэн нэгдмэл эрх зүйт Монгол хөгжил гэдэг мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж гаргаж байна. Нэгдмэл эрх зүйт Монгол хөгжил гэдэг нь үндсэн чанартай яг ямар одоо бодлогын өөрчлөлтийн шилжилтийг хилээд байна уу? Энэ дээр үндсэн хуулийн өөрчлөлтийн сэдв яригдах уу? Эсвэл эсбүгөөс одоо байгаа хууль эрх зүйн систем дээрээ тодорхой засваруудыг хийгээд явна гэдэг ийм онол суурьуд яригдж байна уу? Эцэг өвгдийн маань их түүхэнд мэдээж нийгмийн шилжилтийн тухай таниулсан байдаг. Огцом шилжилт гэхээс илүү дэрлэгэн дөрвөлгөн байдлаар өнөөгийнхөө хууль эрх зүйг цаг хугацаанд нь засаж тийм ээ цаг хугацаанд нь тохируулж ингэж бид амжилтанд хүрэх нь бол хүний амьдралын зайлшгүй нэг хэсэг тийм ээ. Тийм учраас бид энэ нэгдмэл эрх зүйт төрийг байгуулна гэдэг бол энэ эрх зүйт одоогийн байгаа эрх зүйгээс дараагийн алхам дээр эрх тэр цагийн мөрдөө бүх зүйлийг зохируулж хийнэ гэсэн юм бодол байна. Сонгогчдод бас сонь санагдчих магадгүй. Яг энэ үзэл хандлага, үзэл санаа, бодлого, онол мөрүүдийг хаанаас их авч, хаанаас ишилж мөрийн хөтөлбөр болгон төвшүүлэн гаргаж ирж байна уу? Дараагийн шатанд Монгол улс яг энэ замаар замжээж бид зөв хөгжлийнхөө гараанаас хөдөлж эхлэх юмаа гэдэг энэ ихтгэл үнэмшлийг ард түмэнд яаж бий болох вэ? Энэ ихтгэл үнэмшлийг бодиттой биетэй болгох барьцтай баримт нь юу вэ? Энэ эцэг өвгдийн маань их түүх алтан дээгүүрийн онол амьдаас амьд чэйжнээс чэйжлэгж ирсэн ийм түүх байна. Мөн Монгол хүний одоо удамшлын хууль буюу генд нь энэ онол байдаг. Үүнийг бид сэрээх тухай тийм ээ ийм үйл хэргүүдийг хийгээд чамгүй олон жилийг
өнгөрчээ. Тийм учраас удамшлынхны хуулинд байгаа энэ үнэт зүйл өнөө цагийн энэ танин мэдхүүгээрээ бол Монгол хүмүүрээс сэрэх нь бол гарцаагүй юм байна. Альва нэг удмаас нэг одоо хүн л оюуны их сэхээр л сэрхүүд хөтлөгдсөн тэр даруй тэр удам аврагддаг гэдэг ийм гинжин холбооны уялдаа хамаарл яригддаг штэ. Тэгэхээр яг ийм одоо сэрхүй хийгээд сэрэлтийг бий болгох уулзалтуудыг ер нь иргэний хөдөлгөөний намын зүгээс хэдэн жилийн туршид цуцалтгүй хийж ирсэн байдаг юм бол. Ер нь бид бол нэг 20 жилийн хугацаанд энэ шинжилгээ ухааны судалгааг хийж Монгол улсын хөгжлийн хөтөлбөрийг боловсруулсан юм хамт олон байгаа тийм ээ. За энэ хугацаанд бол энэ үнэт зүйлийг хайсан олон мянган хүн бас бидэнтэй ирж уулзсан, бид бас дамнуулж өгсөн. Тэгээд цаг нь улсан сонголт учраас ард түмэн бол энийгээ бас хайсан, олсон ийм л цаг хугацаа бидэнд байсан. Магадгүй улсын хурд сонгогдоод улсын хурлын тодорхой бүтэц бүрэлдэхүүнд ороод ажилласан тохиолдолд иргэний хөдөлгөөний намын хамгийн ихний өөрчлөлтийн бодлого юу байх вэ? Энэ бол тун чухал асуулт байх тийм ээ. Мэдээж бид Монгол үндэстнийхээ бахархлыг ард түмэнд өгөх тийм чухал шийдвэрүүдийг гаргах нь бол чухал байгаа тийм. Тэнгэр сонголт, хаан сонголт, мөнх сонголт, Монгол сонголт.